Сайн байцгаана уу? За ингээд би даалгавар авсан эмэгтэй та бүхний өмнө сууж байна. Тэгээд ингээд гоё олуулаа, намайг дагаа явж байгаад их баяртай байна. Би ерөөсөө өөрийгөө ганцаараа байна гэж бодохгүй байгаа. Дандаа та нартай цуг явж гин гэж бодож байгаа. За. Тий. Энэ гоё газар байгаа. Энэ аюу мундаг залуу ажилтуулдаг. Өөрийнхөө сонирхлоороо хийж байгаа. Тэгээд энэ Viva City-д байдаг. Бүр доторх интерьер, засал, чимэглэл бүх юмдаа маш гоё мэдрэмжтэй, торгон мэдрэмжтэй хандсан. Эрэхтэй. Тэгээ өөр бас юм гар урдлын цүнх ширээ идэл юм хийдэг. Гоё хаац. Тэс чи өөр электроникийн инженер гэсэн. Тэгсэн чи аав нь зураач гэсэн. Ингээд ийм мундаг залуу ийм гоё юм ажиллаулт юм байна. Кофе шоп. За. Одоо би ингэнэ даалгавар авснаасаа хойш ингээ 3 хонж байна. За энэ хугацаанд мэдээж нэлээ олон зүйлийг үзлээ, харлаа, бодлоо. Хамгийн их хийсэн юм нь бодсон. Би нэг зөв юм бодсон. Босдон дандаа буруу бодлоо. Одоо жишээлбэл кино хийхэд бид нар шинэ төсөл рүү ороход заавал мэрэгжлийн хүмүүсийг заавал туршлагатай гэхгүйгээр мэрэгжилтэй дуртай, мэрэгжилтэй хайртай, хариуцлагатай хүмүүсийг сонгодог. Тэгсэн чинь үгүй, ундрмаа үгүй. Ундрмаа өөрөө тэр байрыг тогтчуулахгүй. Би зүгээр энэ төслийг удирдна гэж шийдсэн. Яагаад гэхээр надад одоо ийм том ихтгэл хүлээлгээд төсөв ингээ баталж өгөөд тогтчуулаа гэхдээ би өөрийнхөө дураар ингээ тогтчуулчих юм бол болохгүй хаа. Тэ? Би дуртай байж болно, сонирхдаг байж болно. Гэхдээ энд мэрэгжлийн хүн хэрэгтэй. Яагаад гэвэл тэр гоё хотхны, хантөгөл хотхны шоурумыг одоо сонирхож байгаа худалдаж авах гэж байгаа хүмүүс ирж үзэх тэр нүүр царайнд болох тэр шоурумыг зүгээр би бол тогтчулж болохгүй гэж шийдвэр гаргасан. Дараагийн шийдвэр бол хэнийг олох вэ? Хинтээ хамтарч ажиллах вэ гэдэг шийдвэр байлаа. Тэгээ энийг би бас айгүй хөрхөн ухаантай шийдтсэн. Маш ухаантай. Яаж гэж? Миний хувьд маш олон интерьер дизайнеруудыг, стилистүүдийг дагдаг инстаграмаар. Тэгэд нэг эмэгтэйг дагдъя. Одоо 2 жил орчим дагж байна. Тэгээ би ингээ бүр сүулдэ ингээд пост оруулахыг хүлээдэг. Тэр нь юу гэж дандаа өөрийнхөө ажилласан, тогтчулсан газруудыг ингээд зургийг тавьдаг байхгүй юу? За ингээд одоо би хүлээж сууж байгаад ирэхээр та нарт танилцуулъя. За аюу та нар одоо ямар хүн бодож байгааг төсөөлж байгааг би бас мэдчихлээ. Них гоё юм ихтэй. За сайн байна уу? Ямар хөөрхий. За баярлалаа. Зэгж урьсан баярлалаа. За хэлсэхөө. За хоёлаа. Нэ царайгаа хараагүй гэж нэлээ олон ажил амжуулсан шүү дээ тий. Юу сая очиж үзчихэд ирж байна нөгөө шоурум ээ. Тий очиж үзээд план зураг хараад холбоо дээр очиод тэгээ ерөнхийдөө харсан. Тэгээ тогтчлт ихэд их гоё байр байлаа. Ер нь бол миний хувьд тий гоё тансаг гэхдээ жоохон модерн гэх үү. Тэгж хэлбэл би болохоор contemporary тал руугаа тогтчуулна гэж бодож байна. Яг үнэ. За тэгвэл хоёулангийнхаа санаа бол нийлж шээ тий. Тэгэд надаас асуух юмнууд юу вэ? Нөгөө зохиомл дүртэй байгаа гэдгсэн шүү дээ. Зохиомл дүртэй. Би чамд хэлэхгүй байх уу гэж утсан байхгүй юу? Гоё ингээд яг өөрөөр нь яг юм бодтой байдгээд тэгэхээр надаас байнга нөгөө айлтай чи холбогдъё гэдэг юм уу? Нөгөө айл чи яаж ийн гэж асуугаад байхах гэж бодоод тийм зохиомл гэдгийг хэлчихсэн. Тэгэхээр яг энэ нөгөө концепцээ гаргахад айгүй амар болж байгаа байхгүй юу? Дүүгчтэй байна. Тий. Хэдэн насны ямар залуучууд амьдрах уу гэд тэ. Тий. Одоо тэгээд хоёулаа ингээд одоо дандаа камертай байна. Яг гэхээр энэ миний бас влог болж орж байгаа. Тэгээд влогийг ингээд үтсэн залуу охтууд тий. Одоо ингээд эцэгтэй болоогүй охтуудад их гоё байх гэж бодож байгаа. Яг гэвэл өөр өөрсдөө мөрөөдлийг бий болгоно тий. Яг манай эзэгтэй нарт бол ингээд нэр энэ дээрээ бид нар анхаарах хэрэгтэй байна шүү дээ. Гэлтэй. Одоо жишээлбэл ингээд би одоо өөрөө ингээд нэг байр тогтчууллаа гэж бодъё л да тий. Эсвэл би өөрөө гэрээ ингээд өөрөөр тогтчуулчихаар дараа нөө энийг нэг сольчих юмсан, ингэчих юмсан гэж асуудлууд гарна тий. Тэгээ яг мэрэгжлийн одоо хүнтэй ингэж хандаж ажиллаж байгаа нь тухайн үед одоо би чамд мэдээж мөнгө өгч хэлье шүү дээ тий. Зардалтай юм шиг боловч дараагийн тэр их том зардлууд гарахгүй. Зөв
Тэ. Тэгэхээр эцэгтэй нар маань бас болж өгвөл ингээд гоё мэрэгжлийн хүмүүстэй хандаад хийдгээд байвал гэж Тийм бодож яг байгаа. хөө мэрэгчлийн үнд хандахаар таны нөгөө цаг завыг одоо хэмнэж өгнө. Тийм Бас бас. тийм. Чи тэгэл өөрөө ингээд дурлаад нэг ажил авахаараа бүр өөрөө тэрэндээ ороод тэр айлгаа хараад ингээд очиж үзэл гадуур яваад ингээд зөндөө цаг зориулж байгаа шүү дээ сэтгэл. Тийм. Ер нь бол тэгдэг. Тийм. Тэгэхээр энэ влогийг үзээд бас олон хүмүүс гоё сэтэл аваасай. Амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгаа. За тэгээд ийм бас нөгөө зохиомжтой айл чинь эхнэр нь шүдний юм чи. За. Тий. Гэтэ яг айхтар зохиомжтой биш. Энэ болохоор би бас ингээ өөрөө зохиохоор бас хэтэрхий ингэчих магадгүй гэд амьдралтай бодтой гэд энэ Австралид амьдрдаг гэр бүл واخхой юу. Тий. Тэгээд би яг тэр гэр бүлээ ингээд бодоод дөрүүтээ гаргасан. Тэгээ хоёр хүүтэй. За тэгээд одоо бяцхан мааматай болно тий. Тэгээд хоёр хүүгээ спорт урлагт дуртай болгоно. Тэгэхээр мэдээж одоо хоёр хүү чинь нэг нь ингээд аюу гой спорт дуртай байлаа гэхэд нөгөөх нь хөгжим сонирхдаг байлаа гэхэд би биэндээ бас нөлөөлсөн шүү дээ тий. Аль альнийг илүү чаддаг ч гэсэн нөгөөх нь бас ингээд бас сонирхоо явдаг гэж бодсон шүү. За тэгээд эцэгтэй маань өөрөө зураг дуртай хөгжим сонирхолтой. Хөгжим сонсогдортой. А нөхөр нь болохоор байнгын гэрээсээ ажилдаг. Тэгэхээр нэг ажлын өрөө бий болох хэрэгтэй байгааз. За нэг ийм л төвхтэй гэр бүл байна. Тэгээ эхнэр бол хүүхдүүдэд хараад хүүхдүүдэд хүмүүжүүлээд гэртээ байдаг эцэгтэй. Тэг өрөө бол хангалттай байлаа. Гоё офс тогтчлт хийж болох юм билээ. Тэгээд хоёр хүүхэд нь тусдаа бас нэг өөр ингэсэн характертай гоё дизайн та өрөө бэлдээд өгчин. Тийм. А гаражийг болохоор яг хөө би яг нөхрөөрөө гэж үзсэн. Яг нөхөр маань нөхөр гаражинда хувцсныхаа хэсгээс илүү ач холбогдол өгдөг им хэцэгцтэй байдаг. Намайг тэр гаражд юмыг аваад өөр тийш нөлгчих юм бол буцаагаад төлгсөн байдаг. А би болохоор гэртээ нөхрийнхөө коридорт төлгсөн хувцсыг шкаф руу идэг. Гэдэг ийм амар том ялгаатай. Тэгэхээр яг бас ихтэй хүү ингээд өөрөө хийгээд ингүүл бас илүү гой байж магадгүй. Тэгээ хоёулаас нэг ажлаас чөлөөлөгдөж байгаа байхгүй юу? Гэтэ өнгөө үйж өгч байгаа. За. Гадна талын бас тогтчлт хэрэгтэй хаа тий. Тэгээ гаднах нь бас хэрвээ их том талбайтай байх юм бол гоё юм цэцэрлэгт хүрээлэн маягийн юм хийчихвэл их гоё тий. Тий. Тэгээд ингээд хамтарч ажиллах гэж байгаадаа маш их баяртай байгаа. Тийм би ч гэсэн. Техникийн ээлжинд ямар ч байсан хоёулаа хамтдаа яваад тэгээд би ерөнхийдөө ямар хуу одоо тавилга сонгох уу гэдгээ нэг харуулъя тий. Хөө тгий л та. Тий. Өнөөдөр хоёулаа яваад үзээд явчих. Тийм ерөнхийд нь ингээд харна. Ер нь бол миний ажил яадаг вэ гэхээр за бүр Улаанбаатартаа бүтлгүүрийг л ер нь ингэж тийгэж явж чекэн л дээ. Тэгээд ер нь аюу олон дэлгүүрээс ингэж юмнуудыг цуглуулдаг. Гэхдээ одоо бол хөвчлэн яг нэг голдуу яг нэг газраас авдаг төвлөрсөн нэг дэлгүүр дээр очиод тэгээд ямаа нэг ерөнхийд нэг харч. Тий. Декорын шийдэл чи юу гэж утсан байлаа? Декор дээр болохоор би дандаа Монголын уран бүтээлчдийн бүтээлүүдийг авч тавьдаг. Наа чи гоё. Тэгээ энэ бол миний гол зорилго. Тэгээд керамик байна, уран зураг байна. Тэг ханы гоё юм декорууд ер нь дандаа л Монголын уран бүтээлчтэй хамтарч шинэлэг юм хийж ингэж декор маягаар оруулдаг. Ер нь яг интерьер хийж эхлэхэд ч юм уу гэрээ засаж эхлэхэд өөрчлөхөд ер нь эмэгтэйчүүд юун дээр анхаараасаа гэж хүсдэг вэ? За хамгийн түрүүнд өөрийн гэсэн яг нөгөө нэг стил имижээ тодорхойлох хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ дагуу ингэж нөгөө нэг би юунд дуртай, би ямар стилтэй, ямар одоо дизайнтай байвал надад гоё байдэн гэдгээ мэдээд авчих хэрэгтэй. Тэрнийхээ дагуу ингээд концепт гаргаад тэгээд тэрний дагуу тогтчулж эхэлнэ. Бүх юм чинь ингээд нөгөө яг нэг сэдвтэй ингээд тогтчлт хийх хэрэгтэй байдаг байхгүй. Манайхаа юун дээр алддаг вэ гэхээр энэ гоё гэсэн юм болгоныг ингээд цуглуулад тэг нэг ирээвэр хураавар ингээд сүулт ингээд учрыг нь олгоогоод ямар ч дэсэн сайн байлээ гэдгийг мартдаг. Мөнгө гаргаж хийж байгаа юм болгон ач холбогдолтой байх хэрэгтэй тий. За манай гэрээ хувьд бол баг илүү юм байхгүй. Тэр магадгүй би бас сэтгэрийн өөрөө ингээд нөхдөг хоёлоо ярьж байгаа л нэг ингээ гिचдэг болохоос биш тий. Бас яг нэг мэрэгжлийн хүнээр алималуу гээгүй болохоор тэгдэг үү. Манайх за авдар байх хэвээр гэж боддог. Тэ гэрт одоо ингээл манай Монгол үндэсний гоё эд хогчлолоос төлөөлөөд тэгэл
телевизээр зурагт буудан ширээ өөр нэг тийм актер чимэглэл байхгүй. Зураг бол ихтэй. Тэгэхээр би бол минимал тал руу байна уу? Тийм минимал contemporary тал руу уран зураг ихтэй гэж байгаа бол тэр тал руу. За. Ер нь бол декор гэдгийг би хүмүүст бол ингэж ойлгуулахыг хүсдэг. Декор гэдэг чинь одоо декор болгон түүх агуулдаг байвал аюу зүгээрээд байхгүй. Одоо жишээ нь энэ тэнд явж байхдаа нэг гой дурсгал юм аваад дараа нь тэрийг одоо гэртээ тавиад ингээд өөрсдөө дурсахад тэр хүмүүс бас ингээд ярьж өгөхөд бас гой түүхтэй. Би нэг тэндээс авч исэн. Энэ бол одоо тийм юм одоо бүтээлээр хийгдсэн юм юу ч гэдэг юм гой тайлбарлаад энэ дурсгал тийм үү үзсэн сонирхолтой газруудынхаа сүвнэрийг авдаг шүү дээ. Тэгэхээр ийм олон жижиг юм нэг болсон болоогүй юм авч ахаар нэг юм нэг гоё ганц л нэг гоё юм хийс юм аваад ирэхэд л тэр чинь ингээд бүр гадаад явж байхад нэг олон гоё юм хараад мэддэхгүй гэж болно. Авчирсан хойноо ингээд тавихад бүр аюу гоё харагддаг байхгүй. Тэгээ энийг тэндээс авч ирсэн дагаа хараад ярихад хүртэл аюу гоё. Тийм тэр жоохон үн цэнтэй байгаасаа гэж боддог. Би нөгөө таны юг мэднэ юм сандлууд ингээд цуглуулдаг тий. Тэр чи одоо яг хувь хүний нэг гоё юм хобби цуглуулга болчихж байгаа шүү дээ. Тий. Тэр чин бас ингээд дараа нь аюу үн цэнтэй байхгүй. Тэгэхээр яг заавал том жижигтэй гол нь биш яг гэрийнхаа тэр нөгөө нэг уур амьсгалд зориулсан одоо тэр сэтгүүтэй зориулсан декорыг л ингээд энэ тэнд явж байхдаа бол зүгээр гэж би хэлээ да. За тэгвэл хоёлаа дэлгүүрүүд дээр явах уу? За. Хоёлаа гоё кофе аваад камера унтрааж агаад өөр гоё юм яриа. Тэр энэ Polaris-ийн Michelin нанадаг эдний ENC Brands гэдэг дэлгүүрийн руу орох гэж байна. Би сүүлийн 1 жил ороогүй юм байна. Тэднийх айгүй олон тавилгатай, сонголт ихтэй. Харин тийм. Тэр байр нь нөгөө том мөрөн бас нэг том талбайтай биш үсэн шүү дээ. Тийм. Тэр нэг жоохон авсаарх нэг энэ бол болж юм те. Хэлбэр юу хэмжээний хувьд. Тийм. Энэ одоо Италийн Maxalta гэдэг брэнд ээ. Диванууд байгаа, тавилгууд байгаа. Үнэхээр гоё юм байна. Үнэхээр гоё юм байна. Үнэхээр гоё юм аа. Вау. Энэ тэгэд дэрнийх нь өнгө материал нь гоё те. Эндээ бүр Итали цагаар болохоор ерөөхдөө энэ жоохон намхан. Итали цагаар чинь нэг жоохон намхан тэгдэг үү? Итали цагаар чинь монголчуудад бүр таарах юм биш үү? Шил өгдөг юмс. Тийм яг нөгөө намхан таацтай байранд бол намхан аль болох юм жоохон өндөр биш. Өндөр толгойтойор өндөр толгойтой одоо диванаас аль болох татгалзах хэрэгтэй. Тийм. Гэхдээ манай байр маань өөрөө бас нэлээд өндөр байгаа учраас бас нэг намхан байгаад бас яг тийм бид би бол тийм мэдэхгүй юм байна. Тийм байна. Гоё юм байна. Эдний ширээ, саналны материал эдгээр нь өстой гоё юм байна. Тэднийх одоо доошо бас байгаа. За тэгвэл доошо үзэх үү? За ингээд өнөөдөр дээгивчээр би нэгээ илүү их мэдрэхийг хичээлээ. Тэгээд тайлгын дэлгүүрүүдээр явлаа, хөшиг үзлээ. Тэгээд энэ бол одоо сонголт хийх гэж биш. Битээр ингээ би нэгээ одоо юу хүсэж байгаа юм те битээрийн санаа зорилго нэг байна уу те битээр бас ингээ адилхан яаж нэгээд угаасаа нөгөө зорилго нь тодорхой болсон болохоор гоё санаа нийллээ. Тэгээд миний хувьд л дээг би бол ингээд сонголтоо айгу зөв хийж гэж бодлоо чамтай зөв явж байхдаа дэгийг сонгосондоо тий одоо тэгээд дэгийн сонголтод үлдлээ. Одоо тэгээд засвар байрны засвар дотоод зураг гаргачаал тэгэл үлээ дотоод засвараасаа эхлээл явчих шүү тий. За ийм байна. Хоёр бүсгүйтэй ингээ удахгүй дараагийн влогоор уулзъя.